Хоёрхан хонхот санчихдаг хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхан багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь За өнөөдөр 2005 онд 10 дугаар анги төгссөн миний ангийн хүүхдүүдийн 20 жилийн уулзалт болоод ингээд багын ангийн багш нар нь дундын багш нь ахлах ангийн багш нь гэдэг ингээд бүгд ирчээд цуглараад бөөн инээдэм нарийн хөгжөөнтэй л байж байна. За манай анги 32 хүүхэд 10 дугаар анги төгсөж байсан. 16 байнд 16 охин төгссөн. Ер нь манай анги ер нь сургуулийн хамгийн шилдэг бүхэл спорт, урлаг, сурлагаараа ерөөсөө сургуульдаа толгой зөксөн тийм шилдэг анги байсан. Одоо ч мөн ялгаагүй миний хүүхдүүд бүгд ажил хөдөлмөрлөлтөй салбарт бас нэр хүндтэй ийм сайхан явж байгаа. За шавнартаа ингээд ирүүдийн сайхан бүхний хөсөө өрөөгд шуу сайхан дурсамжтай 2-3 өдрийг өнгөрөөгөө гэж хүсье. Мартахгүй уянг тайхан хавраа Мартахгүй айлгуу тайхан насаа Зүрхэнд чийсэн анхны хараа хизээч мартахгүй Зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Уутгал санчихдаг онгон багын андууд мэ Болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл мэ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үер хэлмэн ирэхгүй бисээ үгийлэх нэг ангийнхан билээ За өнөөдөр 2025 оны 7 сарын 13-ны өдөр 2005 оны 10 ангийн төгсөлтийн маань 20 жилийн уулзалт болоод бид нэр автобус дүүрэн олуулаад цугласан байна. Маш их сэтгэл хөдлөж байна. Ангийнхандаа бүгдэнд нь маш хайртай шүү. Тэгээд 3 өдөр хүүхд нас руугаа аяллахаа тийзийг авцгаасан юм чинь бүгдээрээ 3 өдрийнхаа хүүхд насныхаа дурсамжийг дахин сэргээж хөгжилдөж өөрсдийнхөө томоогүй болсон гинэн үеэ дурсаж хөгжилтэй өнгөрөөн та нарыгаа би маш их сансан байна. Одоо ингээд ангийнхныгаа харахаар бүр сэтгэл тогтлоод бүр огшоод уйлгаад байна. Тэгээд
Манайхан өглөө 8 цагт Сэлэнгийнхаа ангийнхаа багшинд бүгдээрээ цуглаад Сэлэнг аймгийнхаа төв рүү ирсэн. Одоо бүгдээрээ Сүхбаатарын хаалган дээрээ өдөлтийн хаалган дээрээ ирсэн. Ангийнхаа нэг хүүхдийг дарханлуу өдөж өгөөд тэгээ үлдсэн нь бүгдээрээ зэлтэрлүүгээ төрлөх сургууль руугаа явахаар ингээд бэлдээд байцгааж байна. Амтхан онооныхандаа ингээ 20 жилийн уулзалтанд хүрэлцэн ирээд одоо энэ Сүхбаатар хаалга дээрээс одоо яалч маргааш ажилтаа болоод эндээс ингээ буцаж байна. Тэгээ уулзч чадаагүй ангийнхаа андуудаа 20 жилийн он баярын мэнд хүргье. 10 жил биднэрт эрдэм мэдлэгээ харамгүй хайрлсан хайртай ачаад багш нартаа талархал дэвшүүлье. Та нартаа ч мөн 20 жилийн баярын мэндийг хүргэе. Мөн нэг ширээнд тохоо нийлүүлэн суралцсан ангийнхаа найзууд та бүхэндээ бас 20 жилийн мэндийг дэвшүүлье. Бүгдэнд нь наад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Шигтэй нутаг осмын бидний очуавста дэгсэн чигүр миний очрон зодгоод хуучдаа урдтгал бидний За сууцгаа өгтүүдээ баярлалаа. За. Эхлээд адим авсан биш үү? Ямар удаа авсан? За өгтүүдээ чимээгүй агараа зөв суугаараа. Зөв суух чи яах вэ? Зүүн гараа ширээн дээр тавиад, дээр нь баруун гараа тавиад энэ бол зөв суулт. Хамаагүй ойрлохгүй. Ойлгосноо? Багшаасаа юм асуух бол баруун гараа өргөж асууна. Тэгтээ чөлөөтэй багштайгаа ярьж олно шүү дээ. Тийм ээ? За одоо хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ танилцсанаа. Бүгдээрээ бие бинийгээ таньдаг хүүхдүүд байгаа шүү дээ. Ихэнх нь нэг хороолт өссөн, нэг цэцэрлэгт явж исэн, нэг гудамжинд өссөн тийм хүүхдүүд байгаа. За тэрхүү усаар 3 дахь ширээний наат гэх үү. За хэн блэ? Нэрээ хэлээрэй. За миний хүү энэ таньдаг хүүхдүүд нь байна уу? Бүгднийг таньнаа. За сайн байд. Чулуунбатыг таних уу? За сайн байд. За тэгээ танилцаараа хүүхдүүд. За миний хүү басаараа 2 дахь ширээнд сууж байгаа хэн блэ?
Баяр туяа. Таних уу? Танихгүй. За тэгээд танилцаараа хүүхдүүдээ тэгээд томоотой байл шүү. Гэтэ сахилгахгүйта тагараа. Нэгдүгээр ширээний хэн бэлээ чи? Амсөрөө. За томоотой байл шүү миний. Хамаагүй ойрлож авахгүй. За энэ юу вэ хүүхдүүдээ? Дуртай юу? Дуртай. Амттай юу? Амттай. За. За тэгвэл та нар хэлдэ. Лим. Алим. Өөр ямар нэр үүдээ энд? Яавдаг. За тэр нь орсоор яавдаг гэж хэлж болно шүү дээ. Тэгэхдээ монголоор болохоор лим. Багш нь үйлч хэлж шүү дээ. Лим. Гэд бүгд тэр хэлдэ тий энэ болохоор бай. Бай. За яжгаар багш нь ихлэ юугаа очиж. За. За өшөө багш та. Аваа орсон үг хийлхөө. Өшөө ямар үг гэдэг вүлээ? Босоод хэлж шүү багш нь юу гэлээ? Хамаагүй ойрлож болохгүй. За хэн бэлээ миний хөө? За хэлээрээ ямар үг вүлээ? За. Аваа орсон. Рол. За сайн байна. Өшөөхөө хэлхөө. За энэ 3 дахь ширээний хэн бэлээ өөрийгөө танилцуулаад яваараа. Намайг Бармусаа гэдэг. За. Хамгийн ус өрсөн. Хамгийн сайн бол аав. За сайн байна. За өшөө. За одоо бүгдээрээ усгээ бичиж. Томоотойгоо. За усгийг самбарт дэгээ налуу тэгш шугам. Энийг том а. Өшөө усыг маань том жижиг гэж хоёр анз байдаг ахна шүү дээ. Том нь болохоор зэрэг налуу шулуун тэгээд дэгээ шулуун. За багш нь усгийг хоёр анз гэж хэлсэн шүү дээ. Нэг нь болохоор зэрэг нэг хөөрх юм бэ. Ном дэгээ. За энийг болохоор нааш араараа өгдөөдөө. Энийг болохоор жижиг а. Багш нь та нарыг дэвтэр дээрээ бич гэж хэлээгүй шүү дээ ерөөсөө. Тийм багш нь ерөөсөө дэвтэр дээрээ бичгээд. За тэгээд одоо бүгдээрээ агаарт бичээ. За багштайгаа дагаад бичээрэй. Дэгээ налуу шулуун дэгээ. Тэгээд зураас. Дахиад дэгээ налуу зураас. Энэ маань ямар аан вүлээ? Жижиг нь вүлээ том нь вүлээ? Том нь. За одоо бич. Одоо дэвтэр дээрээ бич. Дэгээ налуу шулуун. За одоо нөгөө ямар аан вүлээ бичиг байгаа вүлээ? Жижиг аан. За жижиг аагаа бичиж. Ном шулуун дэгээ. Ном шулуун дэгээ. За тэгээд өнөөдөр бүгдээрээ том а, жижиг а мэддэг боллоо шүү дээ. Тэ? Авэг усг гэдэг юм бэ. Тэгээ усгийн дотроо хоёр анз байд юм бэ. Нэг нь том, нэг нь жижиг гэдэг юм бэ. За тэгээд одоо математикийн хичээл нь орно хүүхдүүдээ. За би өөрийнхөө хэдэн хүүхдүүдээ 3 дугаар ангид орох 9 сарын 1-нд хүлээж аваад тэгээд 4 дугаар ангийн төгсгсөн. Миний хүүхдүүд бол үнэхээр мундаг хүүхдүүд. Стол нөгөө хүн болох багасаа, хүлэг болох унганаасаа гихчээр ер нь их мундаг удирдан зохион байгуулах тэр чадвар нь ерөөсөө жишээлхэд манай энэ Бармсаа бол удирдан зохион байгуулах чадвар нь бол хар багасаа байсан. Ерөөсөө л миний орлогч багш аятал байсан ерөөсөө. Бүх юмд манай оролцсон. Дараа нь энэ хэдийгээ төгсөгчд би ахад 1-р анги авсан. Тэгсэн чи тэр 1-р ангид маань хүртэл эднээс ороод ирсэн бүгдээрээ хичээл заагаад нөгөө хүүхдүүдийн маань даалгаврыг хийлгээл цаанаасаа л нэг мондог хүүхдүүд байсан миний хүүхдүүд ер нь. Би тэд чи ерөөсө дандаа л зугаалж авдаг хүүхдүүд байсан.
дандаа зугаалж явна ерөөсөө. Энэ нутгийнхаа хамгал гол уус тэр уул хадаар бүр дандаа л зугаалж явдаг байсан. Зугаалал явнгаа бүгдээрээ хүртээж ээжлэн мэдхгүй үсгээ мэддэг болно. Мэддэг бүхнээ өөрийнхөө багш нь өөрийнхөө мэддэг л бүхнээ ерөөсө тоглоомын аргаар айл болохоор хүүхдүүдэд ойлгохтойгоор ерөөсө бүхэл тийм хамгийн тийм хурдан ойлгох аргаар л багш нь заах гал ерөөсө дандаа тэр тоглоомын юугаар тэр уулаар тэр голоор гэл ерөөсө байнга л зугаалдаг гэсэн битнес. Багшийн сэтгэлд бол дандаа зугаалаад хичээлээ хийгээд явдаг маань хамгийн их сэтгэлд үлдсэн. Хүүхдүүдтэй бүгдээрэнд нь хайртай. Миний хүүхдүүдийн ажил амьдрал үнэхээр сайхан сүү шиг, далаа шиг үнэхээр тийм сайхан байгаасаа, маш их ад жаргалтай байгаасаа, эрүүл их сайхан байгаасаа л гэж багш нь хүсэж байна. За өнөөдөр хэдүүлээ мартагдашгүй тоо гэдэг ухтгыг үзнэ. За мартагдашгүй тоо гэхээр бид нар өөрөө өөрсдийнхөө түүхийг хүсэлж чинь гэсэн үг. Тийм учраас эхлээд хүн болгон төрсөн он сараа мэднэ те. За хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр төрсөн бэ гэдгээ бичээ. За энд багш нь өөрийнхөө төрсөн он сарыг бичээ. За төрсөн он сараа бичээ. За төрсөн он сараа бичээд 95 оны 9 сарын 1 гэдгээ бичээ. Сургуульд орсон байна тий. За энэ хоёр тооноос хойш та бүхний түүх бодож байгаа. Хизээ хаана ямар амжилт гаргасан, хизээ хаана хэдэн оны, хэдэн сарын хэдэнд тий тэр онсоруудаа мэдж байгаа шүү дээ. Ямар шагнал авч яасан, ямар бүх тэрийг бичээдтэй хүн болгоо. Мэдж байгаа онцгой өдрүүд байгаа шүү дээ, тий. За тэрийг бич. Эдгээр чи цэцэрлэгт юм сурцсан байгаа шүү дээ, тий. За 1998 Батаркын цэцэрлэг дүрэлээ. за. Төрсөн он сараа бичээ. Сургуульд осон 95 оны 9 сарын 1-гээ биччихэ шүү дээ, тий. Магадгүй мөрөөдлийн тоо байж болно шүү дээ, тий. Тэдэн сарын, тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр би тийм амжилтанд хүрнэ ч гэдэг юм уу. Ингээд нэг түүх хүчилдсэн байгаа та бүхэн. Тэгээд бяцхан юу түүх сөхнөө. Энд ингээд дөрөвдүгээр ингээд төгсөхдөө та бүхэн маань яаж биччихсэн тэ тэр бичлэг байж байгаа. Би ийм биччихээжээ гэдэг үг. 30 жилийн өмнөх. За ингээд дамжуулаад ингээд наацсан байгаа. Багш нэгээ салгах боломжгүй байна. Тэгээд доотлолтоо ингээд нэрнүүд нь байж байгаа. За ёо. За ингээд хараад явчих. Хин хинийх байна уу? За яах вэ? Тэр нь. За энэ нэг талд нь юу байгаа? Тэгэхээр манай ангийнхан бол ийм Таймер гоочдөг гэсэн дуу юм байна. Таймер гэн айгүй гоочдөг. одоо багшигаа дуурайсан юм юу гэсэн мэдгүй энэ шин зууны юу гэлээ? Манлайлалч гэдэг нэг ийм нэр өгөөд ах юм. Тэгээ юу хэлсэн мэдгүй ийм зургнууд байж байгаа заа ёо. За энийг энэ талаар нь явуулъя. За сайн бүр. Энэ биш яхаа. Энэ мөнгөт байна. За энэ биш яах. Энэ нэгдүгээр ангийнх гэх юм бол биш. За тэгэл явуулчих.
전화 없이 신손해요. 그래, 자. 아니 가는 거는 신선 소리죠. тийм юм шиг байна те. Нэг 2000 он гэхээр нэр тийм байна шүү дээ те. Тэгээд нэр өгсөн юм яасан. Баткая. Баткая ч угаасаа. За ингээд шавнартаа хамгийн сайн сан бүхний хүсэн өрөөе. Манай бас шавнар маань сум өдөрж байгаа сумын засаг даргатаа болсон байна. Доктортой болсон байна. Урлагаас соёлын тэргүүний ажилтнаа болсон байна. За дуучин одоо эстрадын дуучинтай болсон байна. За ингээд олон яг ингээд эзэмшиж байгаа энэ түүхэдээ бол ингээд манайхан бол аюул сайхан амжилттай мөрөөдөлтөө хүрч яваа ийм сайхан эдэр залуучууд болсон байна. Ингээд та бүхэндээ илүү ихийг хичээгээрээ, илүү ихийг бүтээгээрээ тэгээд хамт олон найз нөхөд гэж та бүхэн маань хэлсэн. Чи ирэхгүй бол анги бүрдэхгүй шүү гэдэг үг аюул гоё үг байсан. Тийм учраас дандаа энэ үгээрээ хамтдаа байж илүү их бие биенээ дэмжиж амьдралд нь ч гэсэн дандаа хамтдаа байж хазаагаад ирэхэд нь тулаад авчдаг, мандаад ирэхэд нь бас нэг чим хүүг хэлцдэг юм байгаараа гэдэг хэлье. За ингээд 1995 оны 9 сарын 1-нд 1-р ангид орж ирсэн Эрхэм шавнар маань 10-р ангид төгсөөд 20 жил болсон байна. Тэгээд бүгдээрээ ажил амьдралын сайхан туршлага хуримтлал болж ажил амьдралын амжилтыг бүтээсэн юм сайхан шавнар болжээ. Ингээд ангиас маань сум удирж байгаа засаг дарга төрсөн байна. Урлагийн соёлын дөрвийн ажилтан төрсөн байна. За сумын авраг малчин, за гэр бүлийн хүн сумын алдарт уяач болсон ийм сайхан гэр бүлүүд төрсөн байна. За инженер талаасаа бол доктор төрсэн ийм сайхан хүүхдүүд байна. Тэгээд шавнар маань сайхан явж байгаа учраас багш нар маань бас сэтгэл үүрэг өдрөг байж байдаг. Тийм учраас 2026 онд сургуулийн маань 100 жилийн олоход манай төгсөлтийн манай шавнарын амжилт болвол додоос тодорчдөг байхаа гэж бодож байна. Тэгээд нийт шавнартаа хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө та бүгдийн маань эргэлсэн ажил болгонондоо сүүн цагаан мөртөө байх болтугай. Гэр бүлдээ хайртай байгаараа бүгдээрээ үр хөвгтдээ хань ижилдээ дандаа халамжт дээд нь байгаараа гэдэг хүсэн өрөөё. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За та бүхэнд өнөөдөр багш нь бас энэ дурсамж хичээлд оролцож байгаад баяртай байна. Тэгээд юу яа Цэрэнчим дагшийнхаа заасан хичээлийг 5 мөр бичээд юу яа шүү. Өсөг 5 мөр бичээд тэгээд юу яасан байгаа. Атгантуу багшийн тэмдэглэлд авах заасан хичээлийг тэрний доор яасан бэ гэхээр өнөөдөр та бүхэн өсөг үзсэн алимныхаа зургийг зурна. Энэ ингээд биднэрт 30 жил, 35 жил, 40 жилийн дараа энэ атгантуу багшийн шиг нь та бүхний түүх болж гарч ирнэ. Тэр бид хоёрт хадгалагдах болно.
Ойлгосноо? За хэрвээ ойлгоогүй бол багшаасаа давтаа асууж чаднаа. За. Монгол орнд анх улс төрийн байгууллага Монгол Ардын хувьсгалт нам байгуулагдсны 84 жилийн ойгоор уралдаанд оролцоод өргөмжлөөр шагнуулж исэн юм байна. Ангийн дарга хаана вэ? Энэ өргөмжлөө аваарай. Анги дараалтаа авч өөрсдөө авах надад. За, буцаагаад би авна. Тий, буцаагаад. За энэ инх бол тогштой 10 анги. Аги би нүдний шил гөрчиж. Уншаа. Би яах вэ? Али энэ хүү айгу нүд сайтай хөөхтэй лээ. Энэ хүүхдэр унших. Нэгэн далбаан дор нэгтгэж чадсан их спортын авраг эзэдийн хоочийг залгамжлагч ирээдүйн одод дундаас спортын сүрлэг амжилтаараа шалгарч сургуулийн спортын аваргаар шалгарсанд баяр хүргэж өргөмжлөл үн бүхий зүйлээр шагнаж урамшуулав. За, дамбаа уншаарай. 2004 оны дараа нь уншаарай. 12 сарын 29 гэнэ үү? Энэ гоо шишоо. Ингээ спортын авраг гэсэн өргөмжлөл. Эх боловчтой авъя хамт олон 2003-аас 10 хичээлийн урлаг спортын өндөр амжилт гарган урлагийн аваргаар шалгарсан баяр хүргэж өргөмжлөл үн бүхий зүйлээр шагнаваа. Төшиг сумын 10 жилийн сургуулийн захиргаа 2004 оны 12 сарын 29. За, гих мэтчлэн Юуны аварга? Урлагийн аварга. Энэ тасгаар спортын аварга байгаа. Тэгэхээр одоо юу гэсэн утгатай? За тэгээд ер нь бол багшд нь ингээд та нөхдий хичээлийн дүнгууд ингээд бүх юмнууд чинь ингээд багшд нь байж байгаа. Хадагдагдаад байж байгаа шиг хөвгдөдтэй. За дундуур нь даалгавраа гүйцэтгэж байгаа хүмүүстэй. Тэгээ хичээлийн төгсөлд наад даалгавраа хурааж авна. За нэг юм. Энэ харахгүй мэн үү? Мөн бэ нэмээ. Мөндөө эдний юм л энэ хавцанд байдаг. 10 дугаар анги. 9-10 инпутын чичиг байгаа та. За та нар цэцэг хоёрыг танихгүй чинь 9-р цэцэг хоёр. Байсан. Монгол хэл дээр ийм Батгал шиг нөгөө юу? Математик Бямсунгийнх нь. Тэ? байсан. Гадаад хэл дээр Долоохаар. Арагш нь явуул. Тийм. Хам охных нь хүүхэд. Барамсаа баяр жаргал бацаахан гэж байна. Энэ 9-р. 2 хувь байсан бах та. Барамсаа байна. Монгол хэл Монгол хэл Арагшин дамжуулаа үзэр юм нөхөө. Даарны мөргүүдэд автад нь нэрээ бичээд хураалгах шүү. Нэрээ бичээд хураалгах шүү. Ингээд архив дахиад хадгалагдана. Тэр А бичсэнгүүдээс хураалгах шүү. Тийм. Нэг цаасан дээр байгаа. За бүх хичээл өргөжтэй явж байгаа. За өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ уулзаад усраа заагаад ахин 1-р ангид хүрэлцэн очоод дөрвөн багш нь та бүхэндээ маш их сайхан энергийг харж та бүхнээс маш гоё энергийг авч байна. Энэгээр эргээд 30 жил 40 жилдээ залгацгаан шүү бүгдээрээ гэдэг өрөөдийг төвшүүлээ. Багш нараа. Багшны шавнырд бүгдэнд нь хайртай. Яг та нар байгаа учраас би өнөөдөр энэ хүмүүс намайг ингэдэг. Инх бол ерөөсө хөгшөхгүй наач гэдэг. Энэ бол яг та нарын тэр сайхан энерги надад ирж байгаа. Тэр энергийг би одоо өөрийгөө одоо энергийн вампир юм уу гэж бодоод байдаг болчихлоо сүүлдээ. Та нарын энергийг сороод авсан юм шиг. Баярлалаа. Бас баяр хайртай шүү дээ. Багштай баярлалаа. Сайн маш их хайртай шүү. Мэднэ. Дагуулж гүгээд энэ хитэн гол орд чинь дагуулж гүгээд аминда тоглоомын аргаар заагаад дандаа загнаад ахицүү. Тэ? Дандаа чи мэдхгүй байх гэдэг ахицүү. Хамаг зүрх сэтгэлээ хүүхдүүдтэй зориулсан байсан шүү дээ. Одоо ч хайртай хүүхдүүдтэй багш. Харин жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлхан үер хэл минь
насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэ цацалхтаас очихдаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цагаан үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ. За ингээд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ялгуунбаатар Сумья Вэсийн нэрэмжит 10 жилийг 1995-аас 2005 онд инх бол тогшийнхаа удирдлагандор төгсөөд хэдийний 20 жил өнгөржээ. Ингээд ангийнхандаа нийт найзуудтай багш нартаа 20 жилийн ой мэндийг хүргэе. Бас 20 жилийн ой дурсамж уулзалтандаа анги хамт олноороо 90% та 80% та оролцож байгаадаа бас баяртай байна. Тэгээ бүгдээрээ нэг өдөр сайхан багш нартайгаа нэгэн өдрийг дурсамж дүүрэн хамтдаа өнгөрөөж хүүхэд насандаа очиж нөгөө хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд дуу байдаг шиг бид бүхний хүүхэд насанд хүргэж өгөх бас нэг гол зүйл бол яалчгүй дурсамж ойн дурсамж юм уу гэж боддог. Өнөөдөр дурсамж хичээлдээ суулаа, ангидаа орлоо, эргээд 10 жилдээ ирсэн юм шиг ойн дурсамжаа хийж ийн гэдэг маань бид бүхэн яг хүүхэд насаараа аялж гинэ гэж бодож байгаа. Тэгэхээр хүрэлцэн ирсэн бүх хүмүүс маань яг тэр мэдрийг хүүхдүүд маань тэр мэдрэмжийг авч байгаа хаа. Амжиж ирж чадаагүй ч гэсэн тэд нар маань бас бид нартай хамт сэтгэл зүрхээрээ дурсамж бүтээгээд сэтгэл зүрхээрээ бид бүхэнтэйгээ хамт бас байгаа бах гэж бодож байна. Тэд нартаа ирж амжаагүй тэд нартаа ч гэсэн 20 жилийн минь төргийа. Эзэн богд Чингисийн бодогдсон өдөр эрх болон хадны тоглож өссөн тоолот их жанчин сүгийн уухайн дуутай сэлэг сайхнууд тимэн Түшиг сумын 10 жилийг 2005 онд төгссөн нийт төгсөгч та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн хүү сайхан өдөр төрлөх сайхан нутагтаа хүрэлцэн ирж өнөөдрийн 20 жилийн ойн бүлээн авалтанд одоо цугласан эрхэм хүндэт та бүхнийг өнөөдрийн хүү нээлтийг нээж өгөх хэлнөг хэмээн ангийн дарга Чулуунбаатарын хүндэтгэн өрж байна. Сайн байцгаана уу? Хүрэлцэн ирсэн бидний хүрэлцэж ирсэн багш нартай 20 жилийн баярын мэндийг хүргье. За ингээд саяхан одоо 2005 онд 10-аад төгсөж ирсэн биднес ингээд одоо 10 жил суусантайгаа нийлээд 30 жил 30 намар 30 хаврыг хөтлөө. Өнөөдөр маш сэтгэл догдолж байна. Ангийнхнаараа багш нараараа хичээл заалгаад маш сайхан өдөр болж байна. Бидний мартагдчихгүй дурсамж нэг хорон өч сайхан байна. За ингээд одоо бид нэр манай анги бол ерөөсөө салбар засаг даргатай, дуучинтай, бүхтэй, эмчтэй, цагдаатай, зөвлөгчтэй, багштай, байдлын ядаа салбартай, цахилгааны салбарт энэ бүхэн салбарт хүчээ үзэж яваа мундаг залуучууд төрсөн байна. Ангийнхнаараа бахархчих. За ингээд энэхүү 20 жилийн дурсамж бол уулзалтын цэнгүү албан ёсоор нээснийг мэддээ.
За намайг одоо анх энд химийн багш болж ирэхэд цаанаа додгор гэдээсэн санаж байна тийм ээ. Хуучин одоо дурсамжуудад орсон л да. За тэгээд зөвхөн тийм багш байхгүйгээд ирээд додгор ингээд та нар одоо яг 2 давхар дээгөө багш ангид ирсэн тий. Танаа. Тэгэхээр би яг ингээд химийн хичээл нөхцөл нэр үдээс хойш бид бүр цагаараа хичээд ордог гэсэн тийм ээ бодчихоо. За тэгээд 10 дугаар анги төгсөж чинь танайг одоо энэ математикийн хэмнэлц эсэх тэр боломжийн тий 2 дахин боломжийн хэмнэлц 10 дугаар анги төгсчихсэн танайг тий. За тэгээд багш нь хийм орхын хажуугаар оршиж ордог байсан тийм ээ. За одоо тэгвэл орс хэлээд тахтээ. Орс хэлээд бид нар багш нэгэд дуу заадаг гэсэн юм. Өөрөө дуу жоохон хавьтай тэгээ орсын хичээл чинь ингээд дууны хичээл явдаг гэсэн тий. Танайг доохот өстой тэр дуу нэр ангиар амар гоё дуулдаг гэдэгсэн танайг ирсэн дуу чи ихтэй. За одоо тэр санаж гинөө. Ой проблем мэдхийдэг. Тэр бас даагүй шүү дээ. Ихний хэрэг дооцоо. Ой, полным моя коробочка, есть детский парча. Пожалей, душа моя зазнобушка, молодецкого клича. Санжи. За, тэгээ патисканы вечер бүгдээ дуучих. За, тэгээ. За, дуутаарай. За, дуусна дуутъя. Не слышится даже шорохи. Все здесь самое до утра. Лестница вверх, как мне дороги от московные байна гэдэг бол бас нэг буян заяа буян шиг юм байна. Шавын буян шиг бяхаж явах болтугай. За та бүхэн багшаасаа ингэ санаа зовхгүйгээр сайхан ууж идээс нарийн цэнгээд хэтрүүлгүйгээр тийм ээ. За ингэ буян нөлөө болтугай. Араа анийхаа. Танаа шиг надаас илүү гайгүй юм эсвэл энэ эрчимтийн нуруу хаан хуурд юм байна. За тэгээ мэрэгжил нэгт энэ арга би түшиг суманд 1987 онд иржсэн. Тэгээд бүтэн 36 жил банкын багш игээд итгүүртэй гараад 2 жил болж байна. Тэгээ харахгүй отготоо ойлгохгүй бол одоо өөр хин ойлгох юм. Өнөөдөр нэг болт чэжээ дисхгүй бол хин дисэх юм. Хэрвээ миний шагнар байсан бол би энэ хоёроос илүү дэсэн гэж. Тэгээд сайхан энэ нутгийн байнглаас сайхан заяатай энэ нутгийн сайхан охид хөвгүүд та нараар бахархахгүй байх юм аргагүй, ойлгохгүй байх юм аргагүй. Тэгээд энэ сайхан төрлөх сургуулийнхаа да 20 жил хийгээд багшижсэн жижигхэн биднийг урьсан баярлалдаг шүү. Энэ сайхан багшийн мэрэгжил, энэ сайхан ээж аавын, энэ сайхан эцгийн нэрүүд, энэ сайхан нутаг усын нэрүүдийг өндөр дөрвж байгаа. Би отхон төв Инголт хоёрынхоо өмнө жижиг юм байлээ. Би доктор профессор төрүүлж явсангүй. Гэхдээ улсын их хурлын гишүүн байх ёстой 8 төгсөлтийг төрүүлсэн энэ нутагт бахархаар багш байгаадаа мөрөгжөөд гэхдээ энэ хоёрын ажил жижигхэн байна. Тэгээд сайхан байна. Заяа миний Монгол төгсөн охин баярлж өөл дуул чэжэдэс бид л энэ Монгол орныг мандуулж өдий зэрэгтэй сайхан явуулж байгаа ээж аав нутаг орондоо мөрөхгүй бол хизээ мөрөх юм. Аав ээж ах トゥ хань ижил өөр хүүхдээсээ хол яваа. Өнөөдөр таанал дөрөхгүй бол өөр хин дөрөх үү? Таанал хин 3 өдрийг өгөх ёстой. Өгсөн 20 жилийг насаат бүр чэжэдэс наргаараа.
зорьсон туйхан гарт минь үг холбоо харвиг засаа бангийн башна баярлаа бачхан бич сурлаа За өнөөдөр бид 20 жилийн өмнөх хүүхэд насны дараа очлоо. За төшгийн хүүхдүүд ер нь бол хямралдаг, халиваа өмнө дандаа дээр хацыг өрөөддөг, хөсдөг. Гэхдээ би одоо 20 жилийн хугацаанд юу байдарсан, юу сурсан бэ гэдгийг бас та бүхэндээ товчхон хэллээ. За 10 жилдээ төгсдөө ажил албаны гараан дээр гарлаа. Их сургуулаа төгсдөө за ажлын гараан дээр гарлаа. Хаанч таарлцсан ямар ч хүн та бүхэн ч одоо яасан өсөөртэй хүмүүсүүд гэдэг ярьдаг. Тэгэхээр суур өнөөдөр хаанаас эхэлсэн бэ? Заагсан багш нараас нь эхэлж дунд одоо багшлсан багш нараас нь эхэлж за бидний төгсгсөн багш нараас нь эхэлжээ. Та бүхэндээ сүрдэх байхаа өрөхгүй байхаа аргагүй. Бидний зам мөр үргэлж та бүхний хичээлсэн хөдөлмөртэй та бүхний бидийгтэй одоо өдөр шөнөгүй хичээл зүтгэж ажиллаж ирсэн бидийгтэй төлөө одоо сайн сайхнаа өөрсдийнхөө мэддэг чаддаг бүхнээ зориулж исэн энэ сэтгэлдээчийн үр дүнд шамдар өнөөдөр сайн явж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд хайртай багш нар маань зарим нь дутуу байна, зарим нь тэнгэрт байна. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бас багш нартай баярлалаа. За оюутны багшийг ихтэй багшигаа урьж байна. Хоёр багийн багшигаа урьж байна. За тийш сууш байна. Эрдэм хайрдасан орчлон таних үдигнэгээр аргудун хүссэд минь чигүүр оргуусан үцэг марсан амьд бурхан үгүйдэн сансан миний багшата тасалсан хичээд минь мөрдөгч байсан таталсан бичгэнд минь зөвдөгч болсон шөнийн зүүдэндээ чи биднийг айлгсан шүлгийн нэгэн миний багшата үцэг марсан Ингээд хүн болох за эр хүн байх, эмэгтэй хүн байх, хүн гэдэг амьтан хүний хэрхэн хайрлах, хүн хэвээрээ байрта яаж байхыг сургасан за зэрхэн өсвөр насны дээр одоо биднийг
гардаж аваад залуучуудыг маань ташуурдаж за уран хөгж, буруу байхад нь зэвлэж, зөв үед нь уран хөгжижсэн хамгийн хайртай хоёр багштай хайртай шүү гэдгээ бас чанарын өмнөөс хэлье. Миний багштай алтан сургаалаа харамгүй харамсан алдаанаг минь дэнсэлж сургасан ардын багшаа таны хангачиг ашна битэн чин хизээч мартахгүй үцэгмэрсэн эмэд бурхан үгийг сансан миний багшаа үцэгмэрсэн эмэд бурхан үгийг сансан миний багшаа За өнөөдөр энэ 2005 оны 10 ав төгссөн сурагчдын 20 жилийн ойн баярын өдөр болж байна. За энэ хүүхдүүдтэй баярын мэнд дэвшүүлье. За энэ ангийн хүүхдүүд бол ерөөсөө их сайн явж байгаа. Бүгдээрээ жигдхэн сайхан явж байгаа. Би биенийхээ төлөө сэтгэлтэй би биендээ тусалдаг ийм сайн хүмүүцэн хүүхдүүд байгаа. За тэгээд энэ хүүхдүүд маань бас эргээд төгсгсөн багш нар хичээл зааж асан багш нартаа бас нөгөө эцэг эхээс минь илүү энтэй гэсэн энэ сайхан үгийг бид нартаа хэлж ингэж сэтгэлийн минь утсыг ингэж хөдлөгдөг тийм их багш нарыгаа хүнддэгсэн агуу тийм хүмүүжлтэй ухаантай ийм хүүхдүүд байгаа. Миний хувьд болохоор одоо гэр бүлэрээ энэ ангийг дунд дахлах ангийн ингэж төгсгсөн бидний одоо сэтгэлд нилээд их ингээ байр суурь эзэлсэн ийм 32 хүүхэд байгаа. За тэгээ энэ хүүхдүүдийнхаа цаашдын ажилд нь, амьдралд нь, гэр бүлд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Ингээд 1995 онд АОС-ийг удуудаг гэж миний сайхан багш зааж ирсэн. За одоо хэдийгээр ч одоо тэнгэрээс харж байгаа ч гэсэн багштай нэхээ өсгөө гэж байна. За миний багш тэнгэр тайсны дараа бидний элдсэн багш маань тас үсэг заах ухааны, хүн байх ухааны өрөөлж одоо үлдээсэн юм аа. Тэгээд багшгаа өргөө. Одоо амьдралын одоо анхны гараа болох 35 өсгийг зааж одоо өдний зэрэгтэй явж байгаа маань удаа багшийн бас арч хаваа хэлээ. За ингээд шавнаг багшаа өргөж туссан санагдаж шүү. Тэгээд гэр бүлийн хүн бол хаяа хаяа өгч байна. Тэгээ хаяа хаяа хүндэт үзүүлээд багшаа бидний өргөж туссан санагдаж шүү. Та бол мондөг аав. Таны үр хүүхэд, таны болон таны үр хүүхэд аз жаргал сайн сайн хүсээрээ. За хаяа амжилт хүсье. Сүлжийн цас анхны бороо зүрх сэтгэлд минь дурсамжуулдэ зургийн цог анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэл байсан сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хайр минь зүрхий тогшоо